Чи тэг альбом бичих өгч юм өстэй. Түүл тэгэл ном журмахад дагуу явна шүү дээ. Гэхдээ яг хурдлуулж болно л доо. Тэгэл бүх юм чи одоо мөнгө шүү дээ өвдөсөн. Тийм. За түүл би хэлээд үзье заяа. За хоёулаа царимж гоё ойлголцож байгаа юм шүү. Тэг чад нэг уулзаж гоё кофе ууя тийм. За. Тэг бэлнэ шүү дээ. За чи ч надад хэлэхгүй мэдэж байгаа дөө. Заасан. Би сая хилцэн дараагийн уцаар ярьж байгааг санаанд уу сонсцсон маань ойлгох та. Тийм миний бодлоор ер нь бол авилгал авах гээд байгаа шиг байгаа юм л да. Зүгээр ингийн явж байгаа ажлыг урагшлуулад үгүй. Тэгээ мөнгө нэхэд авахгүй тэр хүмүүсээ. Энд чинь эдний усны авилгал эцтэй. За үйлсээ минь. Урт хэл хүзүү орно гэдэг штеп. Ажилтаагаа үлдээгээл сонссон сонсоогүй юм шиг л байх хэрэгтэй. За уртгай. За хэвлэж. Хойлоор нь дэмий мэйд хам шүү. Тэлээж нь хуурамч хүчээр нь бүрдүүлнэ гэдэг чинь аюултай штий. Ингийн амьдралаа тэнцэн тавьж эрсдэлтэй юм хэр байгаа мó. Үгүй чи яавал штий. Хойлоо тэглэж даргын хэлснийг л хийж байгаа штий. Хаана л ашигтай манай байгууллага ч ашигтай. За надад дарга тавьчих үг. Мэдгүй. Би олж ирээд хоёрыг хэрэгт орох вэ гэдгээс л хайж байна. Хэрв танай байгууллагад ажиллаж буй нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалаа ашиглан хууль зөрчсөн эсвэл хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж байгаа бол эсвэл танд ийм хууль бус үйлдэл хийхийг тулгаж нөлөөлөх гэж оролдож байгаа бол та үүнийг мэдээлж ил болох хэрэгтэй. Авилгын эсрэг нэгтгийг уриалж байна.